Увс аймгийн Тэс сумын харьяат Хорхон Мягмарын гэр бүл олон жилийн өмнөөс налайхын чиглэлийн авцаанд түшиглэж хуушуурын газар ажиллуулжээ. Тодорхойлбол Тоодонгийн хуушуур нэртэй энэ жижигхэн контейнерт тогтох баяргаа үр хүүхдийн хамт 12 жил тасралтгүй хуушуурыг зарсан юм. За сайн байцгаана үзэгчдээ, сайхан надад хайж байна уу? Баяр наадмын 2 дахь өдөр энэ постыг минь мэдээллийн сайт маань одоо Увс аймгийн Тэс сумаас гаралтай Баянзүрх дүүргийн 11 хорооны одоо иргэн Мягмаргуун бас ажлуудыг энэхүү газар хүрэлцэн ирсэн байна. Ингээд Тоодон мэдээгээ та бүхэнд танилцуулъя. За сайн байна уу та? Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Нар хүрдэг шилсэн өдрөө сайхан наадж байна уу? Сайхан наадж байна. Энэ жил бороошороотой сайхан наадсан болж байна. За бид бүхэн одоо нэлээд асууж сурсны эцэст бас 12 жилийн турш шок зогсохгүй үйл ажиллагаа явуулсан сайхан газар байдаг. Тоодон гэдэг газар байгаа гэд ирсэн юм аа. Тэгэхээр яагаад Тоодон гэж нэрлэх болов? Аль тэртээ эхлэхэд ер нь цаг үе ямар байсан бэ? Одоо чи эхлээд 10 гаруй жил болж байна. Одоо Тоодоо гэдэг нь би манай нутгийнхан манайг өгөхөөрдөө Тоодоо гэдэг уулан тогтох хоёр юм байна. Тэгээ тэргээр энэ хүүхдүүд нэрсэн байлээ, нэр авсан байлээ. Тэгээ одоо ихэд сайхан олон том маань үйлчлэл, олон томд үйлчлэж явах чинь сайхан юм. Тэгээ манай ханч одоо сайхан шүү. Одоо наадам болоод одоо харилцаагаа ингээд илбэг хоолон дэлбэг сайхан байна. Энэ жилийн наадам бүр сайхан байна. Жил бүр бас одоо замаар зорчиж байгаа иргэд болоод хүмүүс харилцаа адилгүй байдаг. Энэ жилийн хувьд одоо энэ одоо налахын замаар ер нь хэр их хүн явж байна? Танахаар хэр их хүн үйлчлж байна вэ? Хууч ирдэг болсоо дүүр сонгон хархан дүүр Ховд аймгаас ирсэн шүү дээ. Ховд аймгийн нэг цэргийн дарга орж ирдэг эднүүдтэй Тоодоо гэдэг хүн хааван Тоодогийн хуушуурыг зурагтаар харсан. Тэгээ одоо идэх гэж ирлээ. Тэгээ идээд явсан шүү. Наадам хуушуураа идээд явсан. Хуушууранд одоо тусгайлан амт оруулдаг юм уу? Тоодон гэдэг энэ нэрийг зүүж энэ олон хүнийг татгалаа бас ямар арга хэрэгжилж байв та? Хуучин стандартаар л яг хийж байгаа. 40 грамм гурил, 50 грамм мах сонгоно хийгээд ер нь тэгээд янз бүрийн холцсон идэх. Тэгээд жирийн хуушур. Тэгэхээр хэзээ чи нэмгэрдэггүй одоо махан хайгаад олддоггүй хуушууруудыг бодвол яг стандартаар хийж байгаа юм байна шүү дээ. Тий яг тэгж л хийхгүй бол яаж энэ чинь хуушур болох юм дээ гэж юу. Дөрвийг хийгээд нэг гаргаад ямар хэрэг байгаа ард түмэн яах юм бэ? Биднүүд яах юм бэ? Чанартай мэдээж л одоо хүүхд маань эрүүл мэнд ард түмэн маань сайхан хоол идэх шүү. Түүний хуушуурыг ирж сурсаар ирдэг хүмүүс Тоодоогоо хэмээн авгаалах болсноор хуушуурын газраа нэрлсэн. Тэрбээр хань бит 2 16 хүүхэдтэй. Тэртээс өдийг хүртэл хуушуур зарж тэднийхээ хөлийг дөрөөнд гарыг ганцхан хүргэлээ хэмээн ам бартам ярьсан. За та бидний үзэн сууж байгаа одоо наадамч олондоо Монгол зөө олондоо таас энэ сайхан насны өндөр дээр сайхан өрөөлөг хэлэх ухаа гэж бодож байна. Энэ жилийн наадам сайхан болж байна одоо энэ хөрөл сүхийн засгийн газар бас ажлыг их зохион байгуулж байна. Ер нь явцтай байгаа юм байна ажил нь. Цаашд нь улам үргэлжлэж ажиллаа сайн хийгээрэй гэж хөрөл сүхтэй ээж нь захимаар байна та. За баярлалаа. Танд 100 настай 6 дэх таягдлаар сайхан өрөөлөг өргөё. За та бүхэндээ бас баярлалаа. Дундгой аймгийн Дэрэн сумын гаралтай Тоодоогоо өдгөө нас сүудэр 80 гарч байгаа эдийч ануух нараа. Зорж ирсэн хүмүүст ээж нь хэмээн дотн хүүрнэх Тоодоогоо хуушуурыг авсан хүмүүс ам сайтай буцаж байлаа.